Мен бүхэл тоо. Тэгээ нэгдээ нэмэх синус квадрат x бол энэ тэгштгэлийн шийдвэд байх бүхэл m-ийн хостой болох юм байна. За тэгэхээр энэ тэгштгэл шийдтэй байх гэсэн. За шийдтэй байхын тулд эндээс бүгдээрээ синус квадрат x-ээ олох гэж хичээн. Тэгэхээр m квадрат дээр нэмэх нь n квадрат нэмэх нэгээ тэнцвэр нэмдийнхаа хойш гарч хасах нэг. За тэгэхээр шийдтэй байна гэхээр синусын квадрат юм байна. Манай синус маань хасах нэгээс нэмэх нэгийн хооронд байх ёстой. За гэтэл манайх квадрат учраас тгээс байх ёстой тий. Тэгэхээр синус квадрат x маань тгээс их юм уу тэнцүү хамгийн ихдээ 1 гэж болно. Тэгэхээр энэ үдл шийдтэй учраас манай энэ синусын утга болох m квадрат дээр нэмэх нь n квадратаас хасах нэг нь 0-оос их 1-ээс бага байх ёстой гэсэн үг. За тэнгуүл нь одоо бүгд энийг хангах m-ийн бүхэлдээ олгож байгаа гэсэн үг. Хоёр талд нь нэгийг нэмээд өгчээ. Яагаад гэвэл энэ хасах нэгийг устгахын тулд. За нэгийг нэмэхээр энд 1 болоод нөгөө талд нь нэгийг нэмчихээр нэмэх нүд нь устгаад нөгөө талд нэгийг нэмлээ 2. Тэгэхээр m квадрат нэмэх нь n квадрат нь 1-ээс 2-ийн хооронд байдаг. m бүхэл тооныг олно гэсэн үг. За квадратын хэлбэр 1-ээс 2-ийн хооронд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ маань хоёлаа бүхэл тоон чинь эсвэл 1 гэж болох юм байна. Эсвэл энэ дараагийн бүхэл тоон 2 гэж болно гэсэн үг. За энэ хоёрыг аль нэг нь мэлэн те. За хоёулаач нэг нэр биелж болно л доо. Нэгэн зэрэг бишээ тусдаа байх юм шиг болно гэсэн үг. За одоо квадратын хэлбэр нь 0 нэхээр би одоо m-ийн хостойг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр эн чинь бүхэл тоохоор нэг нь 0, нэг нь 1 гэж таарсан байна. Эсвэл эхнийх нь 0 хаад хоёр дахь нь хасах нэг гэж болно шүү дээ. За магадгүй m нь 1 байгаад n 0 гэж болно. Эсвэл n хасах 1 байгаад n 0 гэж болно. Ингээд дөрвөн шийдтэй. За квадратын хэлбэр нь 2 гарна гэхээр манай энд m-ийн ямар хостой ажиллах юм гэсэн чинь 1 гэж болно тий. За эсвэл эхнийх нь 1-өөс нь хоёр дахь нь хасах 1 гэж болж байна. За магадгүй эхнийх нь хасахаас нь хоёр дахь 1 гэж болно. Эсвэл магадгүй хоёулаа нэм хасах 1 гэж болно гэсэн үг тий. За тэгэхээр одоо бүгд m-ийн хостой гэж болж байна. m-ийн оронд би 1 юм уу хасах 1 гэж болох гэдэг нь 2 янзаар n-ийн оронд 1 юм уу хасах 1 2 янзаар тэгээд нийт 4 янз гэж болсон ч болно. Тэгэхээр манай хариу юу гэж авах вэ гэхээр манай эн чинь 8 шиг шийдтэй байна гэсэн үг. Тэгэхээр m-ийн бах хосын тог болохоор манай хариу нь 8 ширхэг m шийд байгаа байна гэсэн үг шүү. За 13. За альфа бета гамма бүгд 0-оос 90 онд гэж хуурцсан зэрэг юм байна. Тэгээд тангс альфа нь 12.1, тангс бета нь 5.2, тангс гамма нь 3.1 бол бүгдээ альфа бета гаммагийн нийлбэрийг олох юм байна шүү дээ. За тэгэхээр альфа бета гаммагийн онцгүүдийн нийлбэрийг олохын тулд би энд ингээд надад өгөгдөл нь бүгдээрээ тангс байгаа учраас би тангсыг хараа ингэж чөлдөг. За эсвэл бас ингэж чөлдөг. За би сурснараа ингэ бичлээ шүү зэ. За тэгэхээр би яах вэ гэхээр альфа бета гаммагийнхаа тангсыг олчих. За тэгэхээр манай бүх өнцөг маань 90-с байгаа юм чинь энэ 3-ын нийлбэр маань хэдээс бага вэ гэхээр тус бүр 90-с байгаа юм чинь нийлбэр нь бол ямар ч гэсэн 270 градусаас бага. Гэтэ нийлбэр нь гуруулаа тгийсэх 0-оос 270 хооронд байх юм байна. За тэгэхээр ингээд болохоор надад одоо юу хэрэгтэй болох вэ гэсэн чинь тангс альфа дээр нэмэх нь бета бүгд яаж задлдаг вэ гэхээр тангс альфа дээр нэмэх нь тангс бета хуваах нь 1-с хан тангс альфаг үржих нь тангс бета. За ингээд тангсын нийлбэрийн томьёог ингээд задалдаг. За гэтэл манайх энэ чинь 3 болчиход байна. Тэгвэл бүгдээрээ яах вэ гэхээр аль нэгийг энэ хоёрыг нийлүүлээд нэг юм өгцөж тээ. За тийм томьёогоор задалж. За миний одоо олох гэж байгаа энэ илэрхийлэл нь тангс энэ томьёосоор геометраар альфагийн хооронд би энийг хоёр нэг юмгээ авсан шүү дээ. Энэ дээр нэмэх нь тангс гамма хуваах нь 1-с хан тангс альфа дээр нэмэх нь бетаг үржих нь тангс бета. За тангс гаммаг орж авах би ингээд 3-1-гээ тавьчихна. Гэтэл надад одоо би буруу тавьсан биш тангс бета биш. Манайхаар бол бетагаа би гамма гэсэн байгаа гэсэн үг шүү дээ. За энийг гамма олгоно.
За тэгэхээр одоо бид нарт юу хэрэгтэй вэ гэсэн чинь тангас альфатай нэмэх нь бета хэрэгтэй байна. За энд дээр орлуулчихё. Тангас альфа гэдэг нь 12-1. Тангас бета гэдэг нь 5-2. Хуваах нь нэгээс нь тангас альфа гүрчих нь тангас бета. За тэгээд жилээр хөрөнд 5, энд 12-ийн өглөө 5 дээр 24-ийг нэмэхээр 29, хуваар нь 60. За энэ болохоор бүгдээрээ шууд хураахгүйгээр шууд үржүүрэн 60 гэсэн юм чинь 60 гэсэн хуваар өгчий. 60-аас хасах нь 2, хуваарт нь 60. За тэгэхээр нэрийг хувааж авч хуваарт нь урагтчин тий. Тэгэхээр дээрээ 29, доор нь болохоор 58. Тэгсэн чинь энэ чинь дахиад урагдах юм шүү дээ. Хоёулангийн 29 тухаар энд 1, хуваарт нь 2. За тэгэхээр манайх энэ маань 2-1 боллоо. Тангас гамма маань болохоор яасан гэсэн чинь 3-1 өгсөн. Хуваах нэгээс нь альфа зэрэг бета нь 2-1, гамма маань 3-1. За одоо ижлэр өгч энд 3, энд 2-оор өгөхөөр 6-5. Хуваар дээр болохоор нэгээс нь 6-1. Нэгээс 6-1 гэсээр энэ маань хэдлэх вэ гэсэн чинь 6-5. Хооронд нь хураасан чинь 1. Явж юу болох вэ гэсэн тангас альфа бета гаммагийн нийлбэрээс бүгд тангсын осон чинь 1 юм байна. Нэгийг тангас одоо 0-оос 270 градус дээр ямар утга авах вэ гэсэн чинь 1 байна гэдэг бол альфа бета гаммагийн нийлбэр нь 45 градус. Тангас 45 дээр нэгийг авдаг. За тэгсэн чинь тангсын үе чинь 180 шүү дээ. Тэгвэл энэ 45 дээр дахиад 180-ыг нэмэхэд муу адилхан нэгийг авна гэсэн үг шүү дээ. 180-ыг нэмэхээр 225. За дахиад 180-ыг нэмэхээр эндээс ихтэрч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манайх 2 дугаар юм шүү. 1-р 45 градус, 2-дугаарт энэ хоёрын нийлбэр нь 225 градус бахнэ. За дараагийнх нь бас энд за 2-1 нь бол бид нар шууд ашиглаж шаардлагагүй тий. За 14. За энэ болохоор яаж нэг гэсэн чинь нэг дээр нэмэх нь за B1 бичдэг хэлбэрээр чи тангас 2 альфа нэмэх нь тангас квадрат 2 альфа. Хуваах нь нэг дээр нэмэх нь катангас 2 альфа нэмэх нь катангас квадрат 2 альфа. За тэгсэн чинь байж тээ бүгдийг яаж болох вэ гэхээр тангас катангас-ийн хамаарлал нь юу вэ гэсэн чинь тангас альфа маань нэгийг хуваах нь катангас альфа гэхдээ урвна. За өөрөөр хэлбэл тангас альфа маань болохоор синус альфаг хуваах нь косинус альфа байдаг. Катангас альфа маань болохоор косинус альфаг хуваах нь синус альфа байдаг. За тэгвэл одоо энэ ч бүгд орлуулъя л та. Нэг дээр нэмэх нь тангас 2 альфа нь бол хэвээрээ байжиг. Тангасууд нь харин катангас бол тангсын уруу гэсэн учраас би катангас альфагийн хооронд нэгийг хуваах нь тангас 2 альфаг авч. За катангас квадрат 2 альфа бол нэгийг хуваах нь тангас квадрат 2 альфа. За одоо бүгд энд яах юм гэсэн чинь тангас 2 альфагаа орлуулах гэж. Тангас 2 альфа төр зөр нэг x орлуулж. Тэгэхээр манай энэ бодлого маань өргөлөөд юу болсон гэсэн чинь нэг дээр нэмэх нь x нэмэх нь x-ийн квадрат хуваах нь нэг дээр нэмэх нь нэгийг хуваах нь x нэмэх нь нэгийг хуваах нь x квадрат. За ижил хоёр хөөр энд x квадратаар энд x ирэх юм шүү дээ. Тэгэхээр хүртүүд дээр нэг дээр нэмэх нь x квадрат хуваар нь болохоор ижил хоёр хөөр x квадрат нэмэх нь x нэмэх нь нэгийг хуваах нь x-ийн квадрат юм байна. За тэгэхээр одоо энэ маань ингэж гэсэн үг шүү дээ. Яг хураахад амархан байна л да. Би таад ойлгомжтой байхын тулд энэ маань хуваах гэсэн үг шүү дээ. Хуваах нь x квадратаар нэмэх нь x нэмэх нь хуваах нь энэ бичлэг гэсэн үг. За тэгэхээр энд яах юм гэж бүгдээрээ нэг дээр нэмэх нь x нэмэх нь x квадратыг үржих нь байрын слот хүртүүдээр нь x квадрат хуваар дор нь болохоор x-ийн квадрат нэмэх нь x нэмэх нь 1. За тэгсэн чинь яаж нэгс энэ хоёр хураагдаад манай хариу нь x-ийн квадрат. За энд бас бид гэж болох гэсэн дээр нэр хураагдаад x квадрат маань хүртүүдээр гарчна гэж болно. За x-ээр бүгд юу тавьсан гэж тангасыг тавьсан. Тэгэхээр хариу нь тангас квадрат 2 альфа болох нэ. За дахиад нэг тэнцвэрч ботчихноо. За 15 дахь нь энэ тэнцвэршин шийдийн
энэ засагдах шийдийн олонлог нь аль вэ гэж. За тэгэхээр синус x гэдэг маань за бүгд нэг тойргон дээр за эсвэл синусхийн граф бүгдээр асууж болно шүү дээ. За бүгдийн нэг тойрог буюу 1 градустай тойрог гэсэн үг шүү дээ. За энийг би 1 градустай тойрог. За тэгчгээд одоо энэ маань 1 гэсэн үг шүү дээ. Энд хасах 1 градустай тойрог. За синус x маань бүгдээрээ энд нэг цэг явахад а цэгийн координат нь x y гэдэг бол нэг тойрогоос бүгдээрээ x гэдэг бол тэр альфа онцгийн косинус y нь бол альфа онцгийн синус нэ гэдэг өмнөх бичлэгтээ тайлбарлагдсан байгаа тийм энд нэг цэг явахад энэ альфа онцг нь одоо энэ цэгийн координат нь x y гэвэл x буюу энэ зэг гэсэн үг шүү дээ. Энэ нэг тэгэхээр бүгдэнд нь синус нэртэй. Синус гэдэг бол за энэ цэг альфа гэж. Эсрэг катыг гипнус туана. Y хуваах 1 гэдэг нь манай синус нь. Y нь синус нь гэсэн үг. Тэгвэл одоо би энэ юу гэсэн үг юм гэсэн чинь хасах 2-1 синус x нь 2-ны язгуур 3-аас бага гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэсэн чинь Y нь хас 2-ны 1-ээс 2-ны язгуур 3-ын хооронд буюу манай Y-ийн байгаа. За хас 2-ны 1 гэдэг шог маань энэ. Энэ бол Y тэнцүү хас 2-ны 1 гэдэг шог. Нөгөөх нь 2-ны язгуур 3 за энэ байгаа. Y тэнцүү 2-ны язгуур 3. За энэ хоёрын хоорондохыг авна гэхээр манай хариу маань за энэ хэсэг мөн энэ хэсэг гэсэн үг. За гэтэл бид нарт 90-ээс 100-ны хоорондох шийднэ хэрэгтэй. Тэгэхээр эн чинь тэг градус ишээгээ ингээд 90 градус дахиад 90 нэмээд энэ 180 180 нэмээд энэ 270 270 дээр 90 нэмээд 360. Гэвч манайх 90-ээс 180 гэдэг маань энд 90 градус энд 180 градус тийм үү. Тэгэхээр 90-ээс 180 хооронд 90-ээс 180 хооронд байгаа. Тэгсэн мөртлөө манай ногоон өнгөтэй хэсэгт тогтолж байгаа хэсгээр яг манай шийд маань энэ хэсэг юм биш. Бидний хэрэгтэй хэсэг нь энэ хэсэг гэсэн. За тэгэхээр энэ маань болохоор 180 градус. За нөгөөх яаж болох юм гэж бүгд энэ нэгдүгээр мөчөд 2-ны язгуур 3-ыг 2-ны язгуур 3 дээр синус маань хэдэн градусыг авдаг вэ гэсэн чинь 60 градусыг авдаг. Тэгэхээр энэ хэсэг маань 60 градус юм байна. Тэгэхээр энийг ингээд холбочвол энэ параллел учраас энэс 60 гэсэн үг шүү дээ. Гэтэл би энийг олохын тулд координатын ихээс ингэж хэмжээгээ тогтоох хэрэгтэй. Тэгвэл энэ 180 чинь бүгдээр 180-аас энэ 60 градусыг хасаад өгчнө гэсэн үг. Тэгэхээр 180-аас хасах нь 60 буюу энэ өнцөг маань 120 градус. Тэгвэл манайх 120-оос 180 хооронд юм шүү дээ. Тэгэхээр манайх хариу нь 120 градусаас 180 градусын хооронд. За тэгэхээр энд болохоор 180 их буй тэнцвэж байгаа. Хиний шийд нь ороод тэнцвэлч нь өөрөө ирсэх гэж авчсаас энэ шийд нь орохгүй. Тэгэхээр хариу нь 120-оос 180. За магадгүй 120 гэдгээр радианлуу шилжүүлэл бүгдээр 3.2 π-гээс π 180 градус маань π. За тэгэхээр энэ 320-оос 180 градусын хооронд гэсэн шийдийг авах нэ гэсэн үг байна.